Хай, влогт маань тавтай морил. Өнөөдөр та бүхэнд сэтгэл зүйн зөвлөгөө авсан туршлагаасаа хуваалцъя. Танасаа энэ сургууль сурахдаа би сэтгэл зүйн зөвлөгөө угаасаа авахыг маш их хүсэж исэн. За яагаад гэвэл надад маш их ер нь бол anxiety issue байдаг. Хөшүүрийн асуудал байдаг. Ер нь амьдралынхаа ихэнх цаг хугацаанд би айгүй over performer байсан. За over performer гэдэг нь болохоор ер нь бол айгүй өөрийгөө амар хийх юмудаар дардаг. Тэрний цаад одоо надад байсан итгэл үнэмшил нь би ямар нэгэн зүйл хийх юм бол ер нь юмыг айгүй сайн ингээд бусдад ингээд өөрийгөө prove хийж баталж харуулж харуулах хэрэгтэй. Тэгжиж л ер нь бол би одоо deserve to be loved би ингээд хайр хүртэх зохистой болно. Би ингээд хүлээн зөвшөөрөгдөх зохистой тийм хүн болноо гэж би ингээд ер нь боддог байсан байгаа хгүй. Тийм болохоор ингээд өөрийн ирэхгүй амар олон зүйлсүүд ингээд давхар айгүй хийдэг байсан ингээд тэрийг чигээл энийг чигээл тэгээд хамгийн гол нь тэрийг хамгийн сайнаар ингээд бүр ингээд одоо мундаг сайн байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулаад яг тэд нар шиг хэмжээний мундаг байхгүй л би өөрийгөө айгүй тийм хог шаар одоо хинт хэрэггүй тийм хүн шиг мэдэрдэг байсан. Тэгээд яг юм одоо тийх хугацаанд хүн мэдээж алдаа гаргана штэ. Жохон алдаа гаргангууд над төрдөг байсан мэдрэмж амар хичхүүр мэдэрдэг. Би нэг яг тийм одоо тэр алдаа юм шиг яг тэр мэдрэмж бүр ингээд авдаг. Тэндээсээ бүр ингээл айгүй стресстэй ингээл өөрийгөө зүрхдэг өөрийгөө ингээл яг нэг тийм негатив тийм одоо нэг юм сүрэг дуу хоолой байдаг шүү дээ. Яг тийм тохиолдлуудыг ингээд өөртөө амар авдаг ус. Тэгээ яг нэг юм одоо амьдралын одоо үйлчлэл нэг тийм яг нэг юм улирал шиг гэх юм уу? Одоо ингээл нэг одоо гоё амжилтанд хүрчлээ, гайгүй юм сурчлаа, айгүй гайгүй болж ийн гэсэн үедээ ер нь бол ингээл айгүй хөөрх ингээл нэг 2 3 сар гайгүй явж байгаа л тэгэл нэг жоохон алдаа гаргаал стресстэй л эсвэл ингээл мэдээж би амар их олон зүйл хийж байгаа юм чи би мах бод маань ядарна ингээл угаасаа лимиттэй хүн юм чинь угаасаа би бүх зүйлээ хийж чадахгүй бүх хүмүүсийн хувьд өөрийнх нь тэр хүмүүсийг хүсэж байгаа хүн байж чадахгүй шүү дээ. Тэр үедээ ингээл өөрийгөө голно дахиад нөгөө нэг дуу хоолой нөгөө нэг чи юу ч хэрэггүй чи юунд ч хэрэггүй чи хинд ч хэрэггүй гэсэн дуу хоолой чи бол нөгөө нэг алдаа гэсэн нэг хичгүүрийн дуу хоолой орж ирдэг. Тэгэл нөгөө яг юм нэг юм утранг байдлын тийм эргүүлгэнд унцдаг байсан. Тэгээ ерөөсөө юу ч хийж чадахгүй нэг юм 2 3 өдөр юм зомби шиг царайлж явдаг. Тэгэл амар их ер нь бол ингээл өөрийнхөө талаар бүр ингээл бүр ямар ч юм зогсолтгүй хязгааргүй одоо нөхөн ундаг байсан гэх юм уу. Тэр одоо хар нөхөнд унцдаг байсан. Тэгэл ер нь би яг нэг өвөл ингээл яг анзарч байгаа байхгүй ингээл яг нэг тийм хүнд үе маань тулгараад би ингээд зүгээр ингээд алхаж явж байхдаа ингээд надад бүр амьсгалагч ямар ч юм тэнхэл авахгүй болол би бүр ёо бадмаа болид хөө ингэж бодхоо болж болохгүй мó гэд бүр ингээд өөртөө хэлмээр ингээд санагдаж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд амар амьсгаадал би амар их гүүж мүүгээгүй зүгээр л алхаал явж исэн. Тэгсэн мөртлөө амар ингээд ядраал ингээд бүр хамаг бие маань ингээд зүгээр л тэр газар ингээд шороон дээр зүгээр ингээд өвхөд унчмаар тийм ингээд мэдрэмж төрж исэн. Тэгээ тийм болтлоо ер нь бол би өөрийгөө айгүйх ингэж хийх юмнуудаар ингэж одоо шахдаг амар олон зүйлсүүдийг ингэж одоо хүмүүст үгүй гэж хэлж ерөөсөж чаддаггүй гэдэг ч юм. Төрлийн ер нь бол надад асуудал байсан. За одоо ч гэсэн ер нь бол би яг энэ асуудалтайгаа одоо нүүр тулаад явж байгаа гэх юм уу? Тэрнтэйгээ одоо ажиллаж эхэлж байгаа тэр үе шатанда явж байгаа. За тэгэхэд тэгвэл яг сэтгэлийн зөвлөгөөнд яаж тулсан юм бэ гэвэл яг ингээд зөвлөгөө бол би ерөөсөө сэтгэл зүйчээс сурч исэн ч гэсэн би зөвлөгөө ерөөсөө авч байгаагүй. Тэгээ анх энд ирээд сургуулаас надад 12 session ийм зөвлөгөөнд чи орох хэвээр яг individual session. Гэхдээ хэрвээ чи үргэлжлүүлэх хүссэн бол бас үргэлжлүүлж болно гэж байсан. За би 12 одоо удаагийн зөвлөгөөгөө бол дууссан байгаа. За тэгээ энд угаасаа ирээд бас л дахиад л амар олон асуудалтай уус тулгарна шүү дээ. За culture shock байна. Тэгээд яг Сингапурын ер нь нийгэм ер нь ямар нийгэм бэ гэвэл айгүй хурдтай өсөж хөгжиж байгаа нийгэм учраас хүмүүс
За багш нар, за ер нь хамт сурж байгаа хүмүүсийн одоо expectation, academic одоо нэг шалгуур бол үнэхээр өндөр, үнэхээр чанга. Тэгээд надад зүгээр ингээд одоо хувийн зүгээр надад санагдсан зүйл нь ингээд ийм өрсөлдөөнтэй амар хурдан одоо хөгжиж байгаа нийгэмд амьдарч байгаа хүмүүс болохоор төгшөөр амар өндөр байдаг юм шиг санагдсан. Тийм болохоор ингээд бүх юмыг айгүй юм детальчилж хийдэг. Одоо ингээд зүгээр одоо нэг сар гарч ийн л та. Тэгэхэд манай сургуулийн зүгээр манай одоо ангийн хүүхдүүдийн энэ жилээ за энэ одоо семестр төлөвлөж байгаа нь аль хэдийн бүх юмаа төлөвлөсөн. За ингээд магадгүй ингээд багийн ажил хийхээр бол тэ ингээд одоо бүр ингээд семестр эхлэхээс өмнө одоо багийнхаа хүмүүсийг олох гэж чийдэг ч юм уу. Тэг яг нэг ийм байдлаар явагддаг. Бүх юм нь зөвхөн л жил гарлаа бүх юм төлөвлөсөн байдаг. Reserve хийгдсэн, schedule ингээ гарцсан. Яг нэг тийм байдаг. За харин ингээ Монголтой харьцуулах юм бол яг Монголын яг нөгөө нэг ерөнхий одоо мэдээч төлөвлөгөө байгаа. Мэдээч ийм одоо академик тэ шалгуур Монголд угаасаа л байгаа. Ийм яг хүмүүсийнх нь одоо энэ харилцааны байдал ч юм уу яг Монгол хүмүүсийн хувьд болохоор ингээл айгуу чийл штэ ер нь бол тэ ингээл окей за тэгвэл ингэж болно ингэхгүй байсан ч болно тэ яг нэг юм rigid энийг ингэж л хийх ёстой яг энэ үед л уулзъя гэдэг ч юм уу ийм байдалтай. Бисний цусны Сингапур хүмүүс бол ерөнхийдөө яг нэг ийм соёлтой хүмүүс. Айгуу юм бүх юм дээр яг таг детальны бүх юмыг ингэж детальчилж одоо шаарддаг. Тэгээ тэр нь айгуу надад хэцүү байсан. Тэндээ бүр айгуу их стресс өгчсэн ингээл анх ингээ супервайзертайгаа ингээл ярилцаал одоо асуулт асуудаг чи би ер нь юу асуухаа ч мэдэхгүй ингээл анхныхаа супервижнд орсон байхгүй. Тэгэнгუთ яг манай супервайзер асуурсан асуулт нь болохоор за энэ одоо супервижнээс чи яг юу хүлээж байна? Чи яг ямар асуултанд хариулт авмаар байна? Ямар ч асуулт асуухаа мэдэхгүй орж байгаа байхгүй тийм. За нэг иймэрхүү. Тэгээ би бүр тэр анхны супервижн дээр би бүр ингээ уйлжсэн байхгүй. Тэр хүн намайг ерөөсөй ойлгохгүй ягаад гэвэл тэр хүний калчер нь өөр. Ясны Сингапур хүн байгаа юм л да. Би болохоор ясны Монгол хүн дээ. Юугаач төлөвлөөгөө сайхан за одоо тэгэл өөрөө эхлээд зөвлөгөө зааварчилгаа өгнө л хүдэг орсон чи тэгэл сайхан авахулсан. Харилцаан дээр болохоор мэдээч би native speaker биш учраас одоо нэг жил хагас англиар ингээл ярьж ийн, англиар ярилцах гэж, англиар ойлголцох гэж одоо хичээж ийна тий. Мэдээж ингээл энгийн зүйлсүүдээ ингээл ярьж байгаа, хичээж байгаа ч гэсэн нөгөө талаас ингээл яг их хэлээрээ өөрийгөө илэрхийлэхгүй болохоор угаасаа амар нэг тийм төгшөөр нэг тийм өөрийгөө ингээд дутуу илэрхийлсэн тийм мэдрэмж айгу надад мэдэрдэм билээ. За миний ер нь бол энд ирсэн хамгийн том шалтгаан бол сэтгэл зүйн зөвлөгөө байсан. Зөвлөгөө ер нь яаж явагдсан бэ гэвэл эхлээд мэдээж зөвлөгөөгээд одоо бодонгууд ер нь бол ингээл зөвлөгөө өгдөг юм шиг одоо хийх хүмүүс ойлгож сандаг байж магадгүй. Гэхдээ ер нь бол зөвлөгөө гэдэг чинь каунселинг гэдэг чинь юу вэ гэвэл чамд өөрийгөө ойлгоход чинь туслах тэр одоо аюулгүй тэр орчныг сэтгэл зүйч хангаж өгнө гэсэн. Тэгээд өөрийгөө таньж мэдхэд тусалдаг одоо туслах одоо тэр одоо орчин тэр одоо үйлчлэгийг сэтгэл зүйн зөвлөгөө гэж нэрлэдэг. Тэрнээс зөвлөгөө өгдөг. Тэр одоо буруу ойлголтоос одоо салах хэрэгтэй байдсан байлээ. Зөвлөгөө хүмүүсийг эдгээд өгөө гэвэл зааварчилгаа амар олон тренингүүд таныг өөрчилдөг үү, таны яг дотор байгаа тэр өвдөлтүүдийг эдгээд өгөө гэвэл үгүй л юм билээ. Та өөрийгөө ойлгож, та өөрийгөө хүлээн зөвшөөрч тэгжиж яг тэр эдгэрэл явагддсан байлээ. За би тэгээ зөвлөгөөндөө ороод ер нь яг ийм намайг яг триггер хийж байгаа зүйлсүүдэд хуваалцсан л та ингээл надтай хамт одоо мэдээч олон хүмүүс ингээл хамт байгаа суралцж байгаа хүмүүс байгаа. Тэгээ надад ингээл одоо тэр хүмүүсийн намайг харж байгаа харц заримдаа ингээл намайг надтай мэдлэхгүй ч юм уу тоохгүй өнгөртөг ч юм уу яг тиймэрхүү байдлууд нь ингээл айгүй эмзгээр тусдаг ч юм уу тий. Тэгэл мэдээч юм төвшүүр байна гэдэг чинь зөндөөх overthinking байна. Тэгээд орой сайн унтаж чадахгүй, нойр байхгүй байна. Орой унтаж чадахгүй бол сэтгэл зүйн төгшүүр байна гэсэн. Тийм асуудал бүр надад нэг жил байсан. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг, өөрийнхөө хийж байгаа үйлдэлүүдийг бусдын одоо сэтгэл хөдлөл, бусдын надад өгч байгаа реакшнаас салгаж ойлгоход аяг тусалсан.
би ингээ ямар ч юм differentiate хийдэггүй байсан. Ямар нэгэн зүйл болох юм бол одоо надад ийм тодорхой reaction өгөөгүй үед надад ингээл бүр амар олон бодлууд ингээл мэдлээ ингэж бодож байгаа лөө, ингэж бодож байгаа лөө, ингэж бодож байгаа лөө гэсэн амар олон бодлууд төрдөг. Тэгээд тэр нь намайг бүр ингээл амар их айдст ингээл төвшөр. Тэрийгэд арахын тулд ингээл over perform хийж тэр хүнд өөрийгөө батлах гэж одоо үздэг ч юм уу тий. Тэгмээр нөө энийг нь хийгээд өгчихгүй, тэрийг нь хийгээд өгчихгүй, энд нь уучлаарай гэдэл чи. За тэгвэл одоо ингээд одоо би ингээд одоо амар тайван одоо тийм байдлаар өөрийгөө амар тайван болгодог одоо байсан байгаа байхгүй. Ямар их ядардаг байсан бэ бадмаа тий. Ямар олон хүн бас яг энэ ажил донд явж байгаа болоо гэж. Тэгээд яг тэр бүхнээ салгаж ойлгоход надад тусалсан тэр хүмүүс надад хамт байгаа одоо тэр хүмүүс ч гэсэн өөр ингэсэн өөр аяллаар явж байгаа. Тэгээ тэр хүмүүсийн гаргаж байгаа хариулт нь зөвхөн надаас шалтгаалсан хариулт биш. Тэр хүнээс шалтгаалсан хариулт ч гэсэн байх боломжтой гэдгийг ялгаж талхахад тусалсан гэх юм уу. Анхны семестр 23 оны 5 сард ирээд 11 сард амраад 11 сар 12 сард дооронд ганц ч хүн байхгүй. Би ганцаархнаа доорондоо байсан. Тэгээ би бүр амьдралдаа анх удаа ганцаараа байж үтсэн байхгүй. Тэгээ амар сонирхолтой. Бүр амар уудсан, амар одоо тийм ганцаарцсан тийм мэдрэмжийг авсан. Яг нэг өөрийгөө толон дараад нүүр тулж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж. Яг юм өөрийгөө толохыг хүсдэггүй одоо үргэлж зугтааж явдаг байсан тийм нэг юм айдас гуниг ганцаардал гэсэн мэдрэмжүүдтэй тэр үед ингээ нүүр тулж исэн. Зөндөө уйлсан, мэдээж зөндөө гонхтой байсан. Гэтэ айгүй надаа сонирхолтой санагдсан. Сонирхолтой. Зөвч манлахаа надаа юу өгсөн бэ гэвэл бичих бас амьсгалын дасгал одоо надад айгүй цааж өгсөн байгаа. Энэ амар олон юм шуурган дотор яг юу болоод байгаа юм, яг юу асуудал болоод байгаа юм харах, дахиад унших боломжтой. Яг нэг юм бичиж би нэг юм ямар нэгэн зүйл дээр өөрийнхөө мэдрэмжүүдийг project хийж байгаа болохоор тусгаж байгаа болохоор тэр ингээд нэг талаасаа би ингээд өөрийнхөө мэдрэмжүүдийг гадагшлуулахад айгу тусалж ирсэн. За тэгээд мэдээж амьсгалын дасгал хамгийн үр дүнтэй anxiety айдас өндөр үед хамгийн үр дүнтэй ер нь шинжлэх ухаанаар батлагдсан арга бол амьсгалын дасгал хийх. Энгийн сонсож байгаа ч гэсэн өдөр болгон practically хийгээд үзэх юм бол энэ бүр одоо бүх багш нарын маань санал болгож хийлж байгаа арга бол энэ. Тэгээд амьсгалын дасгалч ингээл дотроо амар олон байдлаар ингээл одоо сонирхолтой байдлаар хуваагдсан дасгалууд байгаа. Та бүхэн breathing exercise, grounding exercise гэж хайвал интернетээс гараад ирнэ. Тэр дасгалуудыг одоо сураад хийх юм бол танд их зүгээр тусалж магадгүй гэж бодож байна. Триггер болсон үед хүнд хэцүү мэдрэмжтэй байх үедээ тэр мэдрэмжээрээ хариу үйлдэл үзүүлэх, тэр мэдрэмжээр ямар нэгэн шийдвэр гаргахаас эхлээд намайг grounding болгож байгаа. За тэгээд надад зааж өгсөн бас нэг арга нь болохоор өөрийгөө 3 дахь өнцгөөс одоо ингээ ажиглаж сурах одоо тийм заавар өгсөн гэх юм одоо тийм даалгавар өгсөн. Тэр надад айгу тусалсан. Яг ингээ бичлэг ингээ үзэж байгаа юм шиг өөрийгөө айгу ажигладаг болсон. Одоо бусдад ярилцж явахдаа эсвэл ингээл кино үзэж явахдаа ч юм уу ингээл яг би яагаад одоо ингээл уйлж ийн тэр хүмүүс надад юу хэлж ийн энэ хүний гаргаж байгаа үйлдэл нь одоо ямар байна. Энэ хүний гаргаж байгаа үйлдэл надад ямар мэдрэмж төрүүлж ийн. Би ямар үйлдэл хийх гээд байна тий. Надад мэдэр ямар сэтгэл хөдлөл мэдрэгдэж ийн гэдгээ яг нэг юм одоо ингээл хүүхэд ингээд өсөхдөө алхаж сурна, мөлхөж сурна, алхаж сурна. Тэр үед нь бүх одоо ингээд цаг хугацаанд нь аав нь эсвэл ээж нь хажууд нь байгаал, ажиглал, аюулаас хамгаалал яг юм ингээд ажиглал байж идэв шүү дээ. Тэгэл аав ээж нь ярихтаа болохоор манай хүүхэд нэрээ нэг юм хүүхэд л шүү. Өнөөдөр ингэсэн шүү. Нэг юм хүүхэд арга зам одоо ааштай гаргаж ирсэн шүү. Энд юу н дургүй юм шиг байлээ. Энд дуртай юм шиг байлээ гэл дараа нь ингээд өөр хин нэгэнд ярьдэн шүү дээ. Яг нэг тэр одоо яг нэг тийм мэдрэмж би одоо ингэ мэдэрсэн. Яг тэрийг ингэ хийж явахдаа би ингэ өөрийгөө reparenting хийж байгаа юм шиг. Дахиад өөрийгөө одоо энэ ч одоо юу гэж орчуулах юм бэ? За reparenting гэ та хаагараа заяа. Reparenting хийж байгаа юм шиг тийм мэдрэмж би ингэ авсан. Тэгээд окей мэдрэмж төрлөө.
дараа нь өөрийгөө ажиглана. Окей, бадмаа мэд юу болоод байна? Яагаад чи ингэж хүлээж авч чинь? Яагаад уралж чинь? Уралж байгаа шалтгаан нь юу гэж бодож чинь чи? Окей, энд хоёлаа ингэж хариулт үзүүлэх үү яах вэ? Чи юу гэж бодож чинь? Нэг юм байдлаар. За ерөнхийн нэг юм байдал те. Нэг юм одоо яг энэ хоёр юм чухал зүйлийг одоо grounding exercise болон өөрийгөө яг юм 3 дахь өнцгөөс ажиглаж за бусд хүмүүсийг ажиглаж сурах энэ одоо хоёр чухал алхмыг би ер нь сэтгэл зүйн зөвлөгөөнөөсөө суралцаж авсан. Одоо ч гэсэн энийгээ одоо хэрэгжүүлж байгаа нэг талаасаа одоо ялангуяа энэ одоо бичгийг би айгүйх хийж байна гэж те. Зөвлөгөө надад яаж тусалсан бэ гэвэл мэдээж би ингээл бүх юмыг ингээл бусд хүлээн зөвшөөрөхийн тулд хийхийг хүсэхгүй шүү дээ. Зүгээр миний part of me дээ. Миний нэг хэсэг тэр хүсэж байгаа байхгүй. Би сайн баймаар байна. Хамгийн сайн баймаар байна. Хамгийн сайн байх юм бол хүмүүс намайг хүлээн зөвшөөрнө. Хамгийн сайн байх юм бол хүмүүсийн хувьд би одоо үнцэнтэй нэг нь хайрлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн нэг нь байна. Зүгээр миний яг хүн болгоны яг дотор байгаа тэр интеншн нь юу вэ гэвэл хүлээн зөвшөөрөлт хийх хүсэж штэ. Энийг yes хүн болгон л үнийг хүсдэг шүү дээ. Одоо өмнө авч исэн арга замбууд нь болохоор over perform хийх, өөрийгөө батлах гэж оролдох. Тэгээ people pleasing байдал, хүмүүст үгүй гэж хэлж чадахгүй байх гэдэг ч юм уу. Ийм байдлаар одоо миний одоо coping mechanism нэг юм байсан бол одоо окей бадмаа мэдээж чи ингээд сайн байхыг хүсэж байгаа, хамгийн сайн байхыг хүсэж байгааг би ингээд ойлгож байна. Гэхдээ хамгийн сайн байна гэдэг нь хамгийн сайн байж ижил чи хайрлагдсан, хамгийн сайн байж ижил чи хүлээн зөвшөөрөгдсөн хүн болно гэсэн үг биш ээ. Мэдээж бид хамгийн сайнараа хичээнэ. Гэхдээ өөрийнхөө лимит дотор хичээнэ. Тэ? Энэ ийм байдал одоо ёстойгоос ёстой хэрэгтэйгээс илүүгээр хичээнэ, хамгийн сайнараа хийн. Гэхдээ би хязгаартай хүн учраас бусад чиг хийхгүй байсан ч зүгээр. Тэгээ бусад хүний аялал минийхээс өөр. Яг нэг ийм байдлаар тий одоо өөрийгөө дахиад reparenting хийх гэж хичээж одоо эхэлж байна. Тим амархан биш. 20 жил би яг л энэ одоо shame, anxiety дотор яг энэ эргүүлэг дотор ингээл амьдэрсэн. Тиймээс миний тархич гисэн яг л энэ одоо эргүүлэхийн дагуу одоо асуудлыг шийдэж сурцсан, асуудал ямар нэгэн зүйлд хандаад сурцсан, бодоод сурцсан. Тэгэхээр энэ паттерныг эвдэх, тэр нэг үггүй болгох 1 2 3 зөвлөгөөнд хамрагдаад 12 зөвлөгөөнд хамрагдаад шууд болдог зүйл биш. Энэ паттерныг одоо ангаах арга нь тэгээ надад одоо зүгээр надад яг үйлчлүүлэгч, сэтгэл зүйн зөвлөгөө авсан үйлчлүүлэгч хүний хувьд conscious дотор байгаа тэр одоо өвдөлттэй тэр хүүхэд одоо тэр бадмаа тэр одоо vulnerable бадмаа намайг анхаарах хин нэгэн хэрэгтэй байна. Намайг хүлээн зөвшөөрөх хин нэгэн хэрэгтэй байна. Тэр vulnerable бадмааг ойлгох. Тэр бадмаагийн өвдсөн байдлуудыг хүлээн зөвшөөрөх. Яг гэвэл би бүхэл амьдралынхаа туршид яг тэр хэсгийг дугаа болгохын тулд амьдэрсэн байхгүй. Бүхэл амьдралынхаа туршид тэр хэсгийг үгүйсгэхийн тулд бүхэл амьдралынхаа туршид би хүчтэй байх хэрэгтэй, мундаг байх хэрэгтэй, хамгийн сайн байх хэрэгтэй гэж юусэн энэ гэсэн одоо тэр одоо тойрог дотор явснараа энэ одоо дотор байгаа unconscious дотор байгаа хүүхдээ дандаа ер нь бол үгүй no чи гарч иж болохгүй чи өвдсөн гэдгийг харуулж болохгүй өвдөлттэй байгаа гэдгийг харуулж болохгүй бүгднгийн нуу бүгднгийн даалтал бүгднгийн suppress хий зүгээр л юу хийж чаддгаа харуул хамгийн сайн бай тэ энэ хийм байдалтайгаар амьдэрсэн байгаа байхгүй. Яг эндээ итгээд амьдэрсэн байгаа байхгүй. Гэхдээ энэ байдал нь намайг баг хөнөөжсөн байгаа байхгүй. Тэгэхээр хүлээн зөвшөөрөх энэ хэсэгтээ зөвлөн хандаж сурах. Энэ хэсгийгээ сонсох. Энэ хэсгээс ирж байгаа өвдөлтүүд энэ өвдөлттэй хамт байх үнэхээр хэцүү. Энэ өвдөлт бол үнэхээр сул дорой тэр мэдрэмжийг надад өгдөг ч гэсэн заримдаа энэ өвдөлттэй хамт байх. Окей. Юу болоод байгаа юм? Яаж ийн? Окей. Уйлах үедээ уйлдаг ч юм уу тийм. Яг тийм байдалтай одоо байж сурч байгаа гэж. Тэгээ би 22 онд ээжигээ алдчихсан. 20 цагтаал сэтгэл хөдлөлөө ер нь бол нуусан ч юм уу тийм зүйл байгаагүй.
би өөрөө өвдөхгүй тулд, би өөрөө дахиад шаналхгүй тулд одоо тэр хүний дурсахгүй байх гэдэг чинь амин хувиа хичээсэн нэг тийм байдал байгаа байхгүй. Харин би ингээд яг нэг өөртөө тийм төрсөн өдөр болгоноор нь ядаж ээжээгээ дурсъя. Тэр хүний талаар бичлэг хий, эсвэл зураг зуръя, эсвэл тэр хүнтэй хамт хийжсэн зүйлүүдэд дурсъя. Эсвэл тэр хүний дурсаад сайхан уйлъя, тэр хүний талаар пост бичиж, тэ ийм зүйлсүүд бодогдож эхэлсэн. Тэгээ яг гашууд хорон зай өгөөд яг ингээл эсвэл ээжийн талаар кино үздэг ч юм уу, тэ яг тхих юм бол угаас зөндөө л уйлна, зөндөө мэдрэмжүүд гарч ирнэ. Тэнгууд аль болох уйлахыг хичээгээл тэ. Окей, би ярихгүй бүгднийг уйлж гаргана. Яг тийм байлтаа хийхийг хичээж байгаа. Тэр ч гэсэн надад айгүйх тусалж байгаа. Окей. За тэгээд өнөөдрийн дугаартай хамт дайсанд баярлалаа. Би нэг юм хүлсүүдийг зөвлөгөөнөөсөө бас сурж байгаа одоо сургалтуудаасаа ойлгож авч ийн. Өнөөдрийн влогтой минь хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн влогоор уулзтлаа. Баяртай.